Орой мэдрэг үзэгчтэй MBC-ний ус мэдээллийн хөтөлбөрийн мэгмар гарын дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Өнөөдөр хүүхдийг зодож шийдэхгүй байхад дэлхийн өдөр тохиож байна. Улс аймгийн ерөнхий боловсролын улсын тэргүүний лаборатори 1-р согцлогор сургуулийн Эрдмийн баяр боллоо. Дэлхийн цусны донорын өдрийг өгтөн эрүүл донор эрүүл явган ажлыг зохион байгууллаа. Дэлхийн бүжгийн өдөртөө зориулсан хөгжим болон амьдрал тоглолт ойрт хөгжим жүжигийн театрт боллоо. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгүүрэнгүйд анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Жил бүрийн 4-р сарын 30-ны өдрийг хүүхдийг зодож шийдэхийг таслан зогсоох дэлхийн өдөр болгон дэлхийн нийтээр тэмдэглэдэг уламжлалтай энэхүү өдрийн хүрээнд аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар Геомбаатарын талбайд ерөнхий боловсролын 1000 гаруй сурагчдыг оролцуулсан арга хэмжээг зохион байгууллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэнд нэгдсэн улс орнууд өнөөдөр буюу жил бүрийн 4-р сарын 30-нд хүүхдийг зодож шийдэхгүй байх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Америк нэгдсэн улсад анх удаа 1998 оны 4-р сарын 30-ны өдрийг хүүхдийг зодож шийдэхгүй бай урандор тэмдэглэсэн бөгөөд 2001 оноос хүүхдээ зодож шийдэхгүй бай олон улсын өдөр болгоно дэлхийн нийтийн хэмжээнд үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Манай улсын хувьд хүүхдийг ивэх сангийн санаачлагаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэхүү өдрийн хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөв аргаар буюу бие махбод болоод сэтгэл санаанд нь хохирол учруулахгүй шийдэх талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэхүү өдрийн хүрээнд аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, Геомбаатарын талбайд ерөнхий боловсролын 1000 гаруй хүүхдийг хамруулсан үйл ажиллагааг зохион байгууллаа. За жил бүрийн 4-р сарын 30-ны өдрийг олон улсын хүүхдийг зодож шийдэхгүй өдөр болгон тэмдэглэдэг. За манай дэлхийд дээр бол 1998 оноос хойш тэмдэглэж өгсөн бол за Монгол улсад 2006 оноос хойш тэмдэглэж байгаа. Тэгэхээр манай байгууллага бол бас жил бүр хүүхдийн эсрэг дуу хоолойгоо хүргэж тийм ээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж өнгөрсөн жил бол төрийн бүх байгууллагуудыг жагсаан энэ үйл ажиллагаа нэгтгэжсэн бол за энэ жилийн хувьд бол Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн за нэг сургуулиас 200 хүүхдсэн байгаа 1000 гаруй хүүхдүүд бас дуу хоолойгоо нэгтгэж өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаан дээр хүүхдүүд бас ихтгэл тавих за өөрийн дуу хоолойгоо бас холбогдох шатны хүмүүст бас хүргэж байна. За тэгэхээр яг энэ үйл ажиллагаа ямар учир утгатай юм гэхээр за хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх арга суралцуулах за хүүхдийг буруу зүйл хийхэд зодож шийдэх биш за эерэг аргаар хүүхдэд хийж ойлгуулах тийм ээ цааш энэ хүүхд ямар болж вэ юу яаж төлөвшөх вэ гэдг нь багш сургууль хүмүүжүүлэгчдээс маш их шалтгаална. Тиймээс энд бол багш болно за ээж аавын үүрэг оролцоо маш чухал гэдгийг бас энэ үйл ажиллагаан дээр ойлгуулахыг зорж байгаамаа. Энэ өдөр нь олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сургууль хүмүүжүүлэгчид хүүхдтэй хэрхэн харилцаж хүмүүжүүлж байгаагаа эргцүүлэн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг. Боловсролын орчинд хүүхдийг зодож шийдэхгүй байх тухай хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэхэд багш, сургууль хүмүүжүүлэгчид үүрэг оролцоо дэмжлэг нэн чухал байдаг. Энэхүү үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 200 гаруй нийтдээ 1000 гаруй хүүхэд оролцож өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэлээ. За өнөөдөр хүүхдийг зодож шийдэхгүй байх дэлхийн өдөр болж байгаа. За энэ өдрийг тохиолдуулаад манай улс аймгийн хүүхдийн эрхлийг хэлтс болон бүх ерөнхий боловсролын сургуулиуд хамтраад хүүхдүүдийг хүүхдийн эсрэг хүчирхийллээс зогсоё гэсэн юм уриандор нэгдэж байгаа. За тэгээд нийт эцэг эхчүүд тийм ээ ард иргэд багш сургууль хүмүүжүүлэгч хүүхд багшчуудаа хэлэхэд аливаа хүүхдийг тийм ээ хүчирхийлэл юу гэдэм дэ тийм ээ хүүхдийг дарамтлахгүй байх, хүчирхийлэхгүй байх, аливаа эрсдлээс хамгаалахын тулд бид бүгдийн хамтын хүч хөдөлмөр байх ёстой. Тийм учраас хүүхдүүд маань өнөөдөр өөрсдийнхээ дуу хоолойг илэрхийлээд хүүхдийг зодож шийдэхгүй байх энэ өдрийнхөө хүрээнд хүүхдүүд маань улс аймгийн ерөнхий боловсролын нийт 1000 гаруй хүүхдүүд энэ өдөр цуглаад ингээд өөрсдийнхээ дуу хоолойг илэрхийлж байна. Тэгээд бүх хүмүүстэй тийм ээ телевиз үзэгч бүх хүмүүст болон нийт ард иргэдтэй уриалахад хүүхдийг зодож шийдэхгүй бай, хүүхдээ сонсцгоё тийм ээ, хүүхдээ хайрлцгаая, хамгаалцгаая. Энэ бол бид бүгдийн хойш ирээдүйн учраас бид бүхэн энэний төлөө бол дуу нэгтэй, хүч нэгтэй, эв нэгтэй хамтран ажиллах ёстой. Тэгээд энэ өдрийн хүрээнд мөн
цаашдаа бол зөвхөн хүүхдүүд өөртөө зогсгоо ш тийм ээ. Томчууд аливаа тэр хүчирхийллийг үйлдээд байгаа хүмүүс маань энэ өдрийг маш сайн мэдэж авах ч юм уу тийм ээ. Энэний хүрээнд янз янзын маш их олон ажлууд бас хийгдэх байна. Өнөөдөр бол хүүхдийг хүчирхийлэхгүй татахгүй гэсэн дэлхийн нийтийн хөдөлгөөн байгаа. Энд хүүхэд бид бүхэн нэгдэж байгаа. Бид бүхэн хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоо гэж дуу хоолойгоо өнөөдөр хүргэж байгаа. Яагаад өнөөдөр хүүхэд бид зогсож байгаа гэвэл өнөөдөр Монголын нийгэм маш бүрхэг байна. Ирээдүйд болсон хүүхдийг төрсөн эцгийн хүртэл охин үрээ хүчирхийлсэн нийгэмд хүүхэд бид хэрхэн амьдрах вэ гэсэн ийм бодлын хүрээнд бид загсаж байгаа. Тэгэхээр өнөөдөр хүүхд бүхэн дуу хоолой хүргэж хүүхдийн сэтгэл санааны дарамт, бие махбодын дарамт болон үүдингийн дарамтаас бүгдээр өөрсдөө чөлөөж эх орныхоо мандуулах гэж энэ дэлхийн нэр дээр бүгдээрээ Монгол улсынхаа нэрийг энэ тавцан дээр гаргахын тулд бид бүхэн өнөөдөр загсаж байна. Өнөөдөр их юм бол дэлхийн нийтийн хүүхдийн хүчирхийллийг зогсоох өдөр байгаа. Тэгээд манай төгслөр 1-р сургуулийн өсвөрийн сэргийлэгчийн болон нийт сурагчид маань өнөөдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийн төлөө дуу хоолойгоо өргөхөөр энэ жагсан байгаа. Аймгийн гэр бүл хүүхдэд залуучдын хөгжлийн газар энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдыг буруу зүйл хийсний төлөө гар хөрөх, загнаж, дормжлох, ялгаж, гадуурхах нь багш сургууль хүмүүлэгчдийн хэрхүүжих гаргаж болохгүй үйлдэл гэдгийг ойлгуулахыг зорьсон юм. Үйл ажиллагаанд оролцсон сурагчид ураа хэлж, төв удамжаар парад алхаж, дуу хоолойгоо холбогдох хүмүүстэй хүргэлээ. Дараагийн мэдээ Увс аймгийн ерөнхий боловсролын улсын тэргүүний лаборатори 1-р цогцлбор сургуулийн Эрдмийн баяр боллоо. Тус сургууль 2018-аас 2019 оны хичээлийн жилд 7 бүлэгтээ 260 гаруй хүүхдийг сургаж хүмүүжүүлсэн байна. Бяцхан сурагчид жилийн хугацаанд сурч мэдсэн зүйлээрээ багш эцэгчүүдийнхээ өмнө тайлангаа хамгааллаа. Цэдэн балын нэрмжит улсын тэргүүний лаборатори 1-р цогцлбор сургуулийн 1-р ангийн 260 гаруй сурагч зөв ойлгож уншиж сурсныхаа тайланг эцэгчүүд болон багш нартай тавилаа. 2018-аас 2019 оны хичээлийн жилд тус сургуулийн 1-р ангийн 7 бүлэгт 267 сурагч суралцсан байна. Бяцхан сурагчид сургуулийн хөтөлбөрийн хүрээнд уншиж бодож бичиж сурахаас гадна ардын бие биелгээг сурсан байна. Эрдмийн баярын үйл ажиллагаанд сургуулийн удирдлага эцэгчүүд оролцож хүүхдийнхээ тайланг үзэж сонирхлоо. Шавнар эцэг их асран хамгаалагчид мөн сургуулийн хүндэт сургууль хүмүүжүүлэгчид багш удирдах ажилтан та бүхнийхээ энэ өдрийн сайхан мэндийг дэвшүүлж бяцхан өрсийнхээ Эрдмийн баярын мэндийг хүргэж байгааг хүлээж авна уу. Манай сургууль маань 2018 оны хичээлийн жилдээ 267 хүүхдийг анх Эрдмийн босхыг алхуулан хүлээн авч өнөөдөр та бүхэндээ сурах арга барилд нь сургаж мөн хүүхдийг сурахаас гадна хөгжүүлж хүмүүжүүл цаашид өөрийгөө эх орныхаа өнцөг болон бүрт ажиллах, сурч хөдөлмөрлөх анхны гарааг нь тавьж байгаад мөн их баяртай байна. За ингээд манай бяцхан Шавнар маань бүтэн жилийнхаа хугацаанд юу хийж сурсан бэ гэдгийг ээж, аав, асран хамгаалагчид, хүндэт багш сургууль хүмүүжүүлэгчид та бүхэндээ одоо тайлангаа тавихад бэлэн боллоо. Ингээд энэ гэгээлэг сайхан хүүхдийнхээ Эрдмийн энэ сайхан баярыг нээснийг мэдэгдэе. 2018-аас 2019 оны хичээлийн жилийг 1-р сургууль багангийн сурагчтай бие биелгээг сурахаас гадна их дэлхийгээ хайрлах, хамгаалах, эх орон сэтгэлгээтэй байгаль дэлхийд ээлтэй иргэн болгож төлөвшүүлэхэд ихээхэн нь анхаарч ажиллаж байна. За манай 1-р анги 2018-аас 19 оны хичээлийн жил 267 хүүхэд хичээллэж байгаа. За тэгээд энэ хүүхдүүд маань бүгдээрээ зөв хурдан уншдаг, алдаагүй бичдэг, алдаагүй бодож сурах чадваруудыг бүх ангиуд эзэмшсэн уншид. Тэгээд Эрдмийн баяр ингэж хүүхдүүдийг маань сургахад тусалсан эцэг эхчүүдэд бас их баярлалаа илэрхийлэхэд таатай байна. Тэгээд бүх хүүхдүүдэд Эрдмийн баярын мэнд хүргье. Энэ хичээлийн жилд манай сургуулийн бага ангиуд бол хүүхдүүд бүгд бие биелээ хийж сурах ёстой. Тэгээ хүүхдүүд маань бүгдээрээ баяд дөрвөд бие биелэхийг хийж сурсан байгаа. 1-р цогцлбор сургууль хүүхдийн сурч боловсруулах эрх ашигт нийцүүлсэн нөхцөл бололцоог хангаж ажилдаг чадварлаг боловсон хүчинтэй сургууль гэдгийг эцгийн төлөөлөл хэлж байлаа. 2018-аас 19 оны хичээлийн жилийн цогцлбор 1-р сургуулийн хувьд бол Эрдмийн баяр нь болж байна өнөөдрийн үед. За цогцлбор 1-р сургуулийн хувьд бол
сурагчдынхаа сурч боловсрох ая тавтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, техник тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бүхэл хангаж ажиллаж байгаа цогцлборыг бүрдүүлж ажиллаж байгаа. За сурч боловсрох орчноо хангаж өгч сургуулийн сурагчдад бол сургуулийн сурч боловсрох зэл болцоог бүрдүүлж ажиллаж байгаа сургуулийн хамт олон багш ажилчдаа баярлалаа. Тэгээд эцэгчүүдийн зүгээс баярлалаар талархаж байгаагаа илэрхийлж байна. Орос хэлний өвөнд ордог онцгой руу гэвэл нэг киноклуб гэдэг каасыг би байна. Би нэгэн бэ ингэж сурдаг. Тэгээд одоо нэгдүгээр ингэ төгслөө гэж багштай маш их баярлаа. Ангийн хүүхдүүдтэй баярлалаа. Бас аав ээжтэй баярлалаа. Эрдмийн баяраа хийж байгаа бүх хүүхдүүдтэй баярын мэнд хүргэе. Эрдэм сургасан дэлгэрмээ багштай баярлалаа. Эрдэм баяраар бяцхан сурагчид сурсан мэдсэн зүйлээ эцэгчүүдтэй төлөвлөсөн бол 1-р ангийн төгсгөж байгаа багш нар жилийн хугацаанд хийсэн хичээлийн хэрэглэх түүнээрээ үзэсгэлэн гаргалаа. Өнөөдөр Эрдэнэс 5-7 компани эзэмшигчдийн ээлжид хурал болно. Уг хурлаараа Эрдэнэс 5-7 компани 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар хэлэлцэж батлах юм. Эрдэнэс 5-7 компани нь 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1072 хувьцааны ногдол ашиг олох шийдвэрийг өнгөрсөн 2 дугаар сарын 18-нд хийсэн. Хувьцаа эзэмшигчдийн маргаашийн хурлаараа Эрдэнэс 5-7 нь буюу 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох эсхийг эцэслэн шийдвэрлэх юм байна. Хэрвээ нэгж хувьцаанд 25 төгрөг олгохоор шийдвэрлвэл 1072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26800 төгрөгийн ногдол ашиг хүртэх юм а. Энэ онд иргэдэд 5.6 мянган га газрыг өн төлбөргүйгээр 24.5 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх юм байна. Мөн кадастрын мэдээллийн санг нээлттэй болгоно. 11-р сар гэхэд үндэсний газрын кадастрын бүртгэлийн систем бүрэн хэмжээгээр ажиллана гэж газар зохион байгуулалт геодэт зураг зүйн газар мэдээллээ. Харин 2018 онд улсын хэмжээнд нийт 6.9 сая га газрыг 1 сая гаруй иргэн аж ахуй нэгж өмчилж эзэмшиж ашигласан байна. Түүнчлэн газрын дуудлага худалдааг 1179-нуудад зохион байгуулжээ. Үүнээс 711 дуудлага худалдаа хүчинтэй болж 7.6 мянган га газрыг иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлсэн байна. Улсын 1-р төв эмнэлгийн дэргэдэх элэг шилжүүлэн суулгах багийнх нь Монголд анх удаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Элэг шилжүүлэн суулгах энэ нарийн түүхтэй мэс заслыг манай эмчнэр анх Бүгд найрамдах Солонгос улсын нас нь эрүүл мэндийн төвтэй хамтран эхлүүлснээс хойш өдгөө 70 гаруй мэс засал бие даан хийсэн байна. Энэ удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслын хөгжлийг илүү төгөлдржүүлж цусны бүлэг таарахгүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг ас нэмлэгийн эмч нартай хамтран хийсэн юм. Хагалгаа 15 цаг үргэлжилсэн бөгөөд охин нь аавда донруулжээ. Өвчтөн болон донорын бие тогтворж иж байгаа юм байна. Мэс заслын талаар олон нийтэд мэдээлэл өгөх болоогүй байна гэж элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн авлагч Гавьяа Дэмжээ сэргэлэн ярьлаа. Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай ч донор болдохгүйгээс тусламж авч чадахгүй байх тохиолдол манад цөөнгүй байдаг. Харин цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмчнэр нутгшуулбал донор олдохгүй гэх бэрхшээлийг ардаа орхих маш чухал мэс засал гэдгийг хэлсэн юм а. Он гарсаар улсын хэмжээнд эхний 4 сарын байдлаар нийт 1817 удаагийн ахуйн төмөр гарч 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Галт төмрийн улмаас 24 хүн нас барж 8 хүн төлөгдөж гэмтэн 577 толгой мал хорогдож 721 гэр орон сүнс шатжээ. Дээрх галт төмрийн аюулаас онцгой байдлын байгууллагын албаа хаагчид 459 хүний амнаас төр аж ахуйн нэгж байгууллагын 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Ахуйн галт төмрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад галт төмрийн тоо 59% өссөн байна. Учирсан хохирлын хэмжээ 35.6% буурсан байна. Нийслэл хотод нийт 1258 удаагийн галт төмөр гарч 2.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 559 удаагийн галт төмөр гарч 2 тэрбум төгрөгийн хохирол тус учирсан байна. Ахуйн галт төмрийн шалтгааныг авч үзвэл санамсар болгоомжгүй байдлаас 1299
Захиргааны зөвлөлтөд 287, машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 104, шалтгаан тогтоогдоогүй 84, бусад шалтгааны улам 34 галт төмөр гарсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын 80-ны 2019 арга хэмжээний хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс ихтэй сургууль, коллеж, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн сургалтын төвүүд аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнуудын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шилдэг илтгэлийн уралдааныг зарлаад байна. Монгол Улсын засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт эрх зүйн орчныг боловсронгуй болгож иргэдийн эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах зорилгоор 1997 оноос хойш хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 5% шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Мөн 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын 80 гэж жил бүр зохион байгууллаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө өрөөг дэлхийн нийтээр зарлаж ирээдүйн хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын 80 2019 арга хэмжээг дээр хүрээнд нийцүүлэн үндэсний төвшөнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл сурталчилгааны тогтсон арга хэлбэрийг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний болон салбар, хороо, аймаг нийслэл, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог сайжруулах шинээр бий болж буй ажил хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаанд анхаарлаа хандуулж аюул ослоос сэргийлэх шинэлэг санаачлагыг дэвшүүлэхийг чухалчилж байгаа юм а. Дараагийн мэдээ цусны донорын дэлхийн өдрийг өгтөн донорын үйлсийг хүн амын дунд сурталчлаж тогтмол хугацаанд цусаа бэлгэлдэг доноруудыг алдаршуулах, сайн дурын авлаггүй цусны донорын эгнийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлэг Улаан загалмай хороотой хамтран эрүүл донор эрүүл явган аяллыг зохион байгууллаа. Цусны донорын өдрийг өгтөн аймгийн нэгдсэн эмнэлэг Улаан загалмай хороотой хамтран эрүүл донор эрүүл явган аяллыг зохион байгууллаа. 2004 оноос эхлэн дэлхийн нийтээр жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэх болсон. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлгэлдэг ачтан доноруудын ариун үлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлаггүй донорын нэгнийг өргөжүүлэх зорилготой дэлхийн донорын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Жил бүрийн 6 сарын 14-нийг дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. За яагаад 6 сарын 14-нийг дэлхийн цусны донорын өдөр гэж тэмдэглэсэн бэ гэхээр 1930 онд Австралийн эрдэмт нь цусны дөрвөн бэлгийг одоо нээсэн байгаа. За тэгээ энэ хүний төрсөн өдөрт нь зориулаад дэлхийн цусны өдрийг 6 сарын 14 болгон тэмдэглэсэн. 6 сарын 14 буюу дэлхийн цусны өдрийг тэмдэглэх гол зорилго нь болохоор бусдын эрүүл мэндийг халуун цусаа бэлгэлж, бусдад амьдрал бэлгэлдэг доноруудыг урамшуулах, алдаршуулах. За тэгээд сүүлийн жилүүдэд цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа. Энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг одоо хангахын тулд сайн дурын авлаггүй цусны донорын эгнийг өргөжүүлэх шаардлагатай байгаа учраас донорыг сурталчлах, донорын эгнийг өргөжүүлэх зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг. За 6 сарын энэ 2019 оны 6 сарын 14-нийг өгтөд донорын баярыг өгтөж эрүүл донор, эрүүл явган аялал энэ аяллыг өвс нэгдсэн эмнэлэг болон Улаан загалмай хороотой хамтран өнөөдөр ингэж тэмдэглэж өнгөрүүллээ. Цусны төрхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон төрөлхийн цусны өвчний үед өөр юугаарч орлуулшгүй эмчилгээний бэлтгэл, биологийн үнд зүйл юм. Нэг удаа цусаа өгснөөр 3 хүний амь авардаг. Нэгдсэн эмнэлэг Улаан загалмай хорооны залуус цусаа бэлгэлж бэбидээ амьдрал бэлгэлэхийг уриална. Эрүүл донор, эрүүл явган аяллыг зохион байгуулж, улаан уул орчмын хог хаягдлыг сайн дураараа цэвэрлсэн байна. Донорын баярыг жил болгон 6 сарын 14-нийг өгтөж нэг удаа ингээд сайн сайд нэгдээд ингээд цус өгснөөр, нэг удаа цус өгснөөр 3 хүний амийг авардаг байгаа. Тийм учраас хүмүүс та бүхнийг үе тэнгийн хүмүүсийг уриалахад цусаа бэлгэлцгээе. Цус өгснөөр цус багталд орно гэж байхгүй, харин ч цус иргэн төлждөг учраас бие махбодод ямар нэгэн хор уршиг тийм зүйл гардаггүй. Ингээд эцэстэн хэлэхэд хүн болон цусаа өгч эрдэнэт хүний эрүүл мэндийг сайжруулах, амь намсрын аврахын төлөө цусаа сайн дураар авлаггүй бэлгэцгээж уриалж байна. Өнөөдөр ингээд 6 сарын 14-нд цусны донорын өдөр гэж жил болгон тэмдэглэдэг байгаа. Тэрхүү 6 сарын 14-нийг тохиолдуулна. Одоо нэгдсэн эмнэлэг цусны төв салбартаа хамтраад
эрүүл донор, эрүүл амьдрал уран доор одоо явган аялал зохион байгуулна. Мөн улуу улын иргэн тойрны хогийг цэвэрлэн бас иймэрхүү энэрэнгүй ийм ажлыг хийсэн байгаа. Донор болсноор цусныхаа бүлгийг мэдэх, цусны 4 төрлийн шинжилгээ хийлгэх, өөрийнхөө эрүүл мэндийг хянах боломжтой юм а. Дараагийн мэдээ. Увс аймгийн Улаан Умсумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нь 2013 оноос хойш сурагчдын дунд анги нийт болон хүүхэд бүрийн бүжиглэх чадварыг хөгжүүлэх зорилгоор бүжгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн. Тус тэмцээн нь энэ жил дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулна. Ойрд хөгжимчгийн театрт хөгжим болон амьдрал нэртэйгээр зохион байгуулагдлаа. Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан Улаан Умсумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль ойрд хөгжимчгийн театрт хөгжим болон амьдрал тоглолтыг зохион байгууллаа. 4 дугаар сургууль нь 2013 оноос хойш 6 жил сурагчдын бүжиглэх чадварыг нэмэгдүүлэх, бүжгийн урлагийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр бүжгийн уралдаан тэмцээнийг нийт сурагчдынхаа 80% оролцуулан зохион байгуулж ирсэн. Энэ жилийн бүжгийн тэмцээнд 1 ангиас 18 сурагч оролцож баяд 4-д бие биелгээгээр өрсөлдлөө. За 2013 оноос хойш манай сургуулийнхаа нийт сурагчдын дунд анги нийтээр нь хүүхдүүд бүрийг одоо бүжиглэх чадварыг хөгжүүлэх зорилгоор одоо бүжгийн тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Энэ одоо үйл ажиллагаа нийт 6 жилийн хугацаанд одоо явагдаж байна. Жил болгоно одоо ангийн бүх сурагчдыг хамарсан бүжгийн одоо нэг ангиас оролцох хүүхдийн тоо 18-аас дээш байхаар төлөвлөн одоо хүүхдүүдийг оролцуулж одоо бүжгийн одоо тэмцээнийг зохион байгуулдаг юм учиртай юм аа. Энэний гол зорилго нь одоо сурагчдынхаа авьяасыг хөгжүүлэх, мөн одоо гоо сайхныг мэдрэмжтэй болгох, тэднийг одоо багаар ажиллах, хамтарч ажиллах чадварыг хөгжүүлэх ийм одоо чадварыг хөгжүүлэх зорилгоор одоо энэ ажлыг явуулдаг. Энэ одоо 6 жилийнхаа хөдөлмөрийн үр дүнг бид бүхэн одоо энэ өнөөдөр нийт одоо улсынхаа сургуулийн сургууль багшуудаа, эцэг эхчүүдэд одоо хүргэж одоо үйл ажиллагаагаа бас танилцуулах гэсэн юм зорилгоор энэ ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа жилийн жилд өргөжин өргөн хүрээнд зохион байгуулагддаг байна. Тус тэмцээний зорилго нь хүүхэд тус бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх, гоо сайхны мэдрэмжтэй болгох, багаар хамтарч ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой мөн цаашлаад сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготойгоор жилбэр зохион байгуулагддаг. Манай сургуулийн одоо Dance for Life буюу хөгжим бол амьдрал гэдэг нэртэй одоо тоглолт маань өнөөдөр ингээд театрт ойр театр дээр одоо ингээд болж байна. Энэ тоглолт бол яагаад тавих шаардлага гарсан бэ гэвэл 2013 онд одоо миний бие анх энэ бүжгийн тэмцээнийг санаачилж хийснээр одоо эдгөө ингээд 6 дахь жилдээ одоо ингээд зохион байгуулж байгаамаа. Ингээд энэ тэмцээнийг зохион байгуулснаар хүүхдүүд маань өөрийн гэсэн бүжгийн хөдөлгөөнтэй нутгийн ард түмнийхээ бүх ардын бүжгийг одоо баг багаар судалж одоо нэлээд чамгүй их хөдөлмөрийн ард гарсан байгаа. Ингээд энэхээ ачийг одоо үр шимийг хүртэх гээд одоо ингээд тоглолтоо зохион байгуулж байгаамаа. Манай сургууль болохоор 2013 оноос эхлэн жил бүр бүжгийн тэмцээний зохион байгуулж ирсэн. Бүжгийн тэмцээнийг яагаад зохион байгуулж ирсэн бэ гэхээр ангийн хүүхдүүд болохоор эвтэй наримталтай байхыг уриалж бүжгийн тэмцээнд зохион байгуулж байгаа юм болов уу гэж бодсон байгаа. 2013 оноос эхлэж бид нар болохоор цэнгэнд бүжгийн төрлөөр хүрэл медаль, домог төрлийн төрлөөр 4-р байранд авсан байгаа. 1-ээс 12 дугаар ангийн төрөлд бүжгийн тэмцээний байнга бэлэж өгч санаачилсан төмөрч өдрөгчтэй баярсан талархснаа илэрхийлж байна. Тэгээд 2019 онд одоо бид нар сурсан мэдснээ тайлагнаж энэхүү тоглолтыг санаачилсан мөнхтөө ягчтай баярлалаа. Энэхүү тэмцээн нь энэ жил дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсанараа ихээхэн онцлогтой болсон юм. Дэлхийн бүжгийн өдрөөр монголчууд эрт үеэс уламжлагдсан, өвлөгдөн ирсэн ардын бие биелгээг олон түмэнд түгээн дэлгэрүүлэхээс гадна орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлан дэмжих зорилготой тэмдэглэл нь өнгөрүүлдэг.